арлын дүр төрх нь тэр чигтээ хадгалагдаж үлдсэн арал билээ. Кацумура эхлээд энэ арлаар явган аялахаар боллоо. Юу хийж байгаа юм болов? Өршөөрэй. Юм асууж болох уу? Сайн байна уу та? Сайн байна уу? Та юу хийж байгаа юм? Амтад төмс хурааж байлаа. Тэгээд Энэ амтад төмс юм уу? тийм. Якушимагийн Мицу амт төмс гэдэг юм аа. Дэрнээс нь сонсоход их чихэрлэг амттай төмс гэмээр санагдаж байна. Тийм ээ. Энийг трактораар хураадаг юм л да. Өөх, том юм аа. Тийм. Яста том юм аа. Мицуимо гэж Якушимад ургуулж гаргаж авсан амтад төмсний нэг төрөл юм. Кацумарач гэсэн төмс хураалтын ажил туслахаар боллоо. Төмсний үндсийг судлаж, болцоог трактораар ухаж гаргана. Бүгдийг ингэж гаргачихсан юм байна. Миний бодож байснаас огт өөрөөр хурааж байна шүү. Гараараа сугалж хураана гэж бодож байлаа. Гаргаж авсан төмсийг нэг нэгээр нь гараараа салгаж ялгаж тавина. Хураасан төмсөө агуулгад оруулж хадгална. Энд байсан юм уу? Мундаг юм аа. Орж болох уу? Ямар их юм бэ? Анх удаад харж байна. Энд тэгээд бүгд амтад төмс үү? Тийм. Яагаад агуулгад хураадаг юм? 18 хэмээс дээш болохоор соёолчихдаг юм. Соёолох юм бол чанар нь мууддаг юм л да. Тэгээд Баг хэмд 1 сар гаруй хадгалахаар чихэрлэг нь нэмэгддэг юм байна. Якушима зориод ирсэн болохоор бидэнд амтад төмс шарж өглөө. Халуун bay шүү. халуун шүү. Яста гоё болсон. Болсон байна. Чихэрлэг бай шүү. Чихэрлэг байна. Хашгүй дээ. Үнэхээр амттай байна. Үнэр нь чих гоё юм аа. Их зөөлхөн багашины доторх шиг улаан буурцгны шанц шиг. Кацумара шарсан амтад төмс эзэндээ баяртай байлаа. Таксинд сууж арлын энэ тэмдгүү явж болох замыг хайх Кацумара. Далай нь үнэхээр сайхан юм. Энэ сайхан далайг харуулах юмс. Хөөх. Сармагчин байна. Сармагчин гэр бүлээр байна. Сөндөө сармагчин байна. Хөөе. Юу хийж байгаа юм? Үсээ янзалж байгаа юм уу? Якушима арлын баруун хэсэгт байдаг ойн жим нь дэлхийн өвд багтсан газар нутгаар дайрдаг. Тиймээс энэ нутагт ойн сармагчин бухтай олонтой тааралдана. Хачин нөхөр ирлээ гэсэн янзтай. Ингээд сармагчингууд жирийн байж байдаг юм байна. Тэгээд цаашаа арлын төв рүү явхаар Якушимагийн төв Миянурад ирлээ. Энд жаахан эртчгэсэн оройн хоолоо идэх болно. Кашиу хоолны газар гинэ. Орж үзцгээе. Сайн байна уу? Хавтай морилно. Ороо. Сайн байна уу? Энд тэр өдөртөө барьсан шинэхэн загсаар хоол хийдэг гэж энэ нутагта нэр хүндтэй зоогийн газар юм.
жаахан хүлээлгчлээ. Баярлалаа. Энэ бол Якушимагийн загас. Сашиминий цуглуулга. Яг одоо хамттай байдаг. Якушимад Мизу Ика, Аори Каш гэдэг юм. Хамтрах хэдий. Хамттай байна. Зөөлхөн бас хамттай байгаа үстэй. Тийм ээ, үнэхээр амттай. Энэтэй Якушимагийн нэрийг хууцуулсан амтд төмсний арх бол амт нь их сайхан загтдаг. Нартай цаг эрт байхад уухаар жаргалтай санагдчих шүү. Тийм шүү. Жаахан гим нүгэл болох юм болов? Тобиуны Караги гэдэг энэ хоол бас Якушимад их нэртэй юм. Амттай юм аа. Амттай байна. Цаамаа. Баярлалаа. Энэ гахаан яс угамаа. Гахаан яс гинэ. Гахааны супер рибу. Хар гахааных уу. Гахааных юм. Амттай юм. Амттай гэхээс өөр сайхан үг хэлж чадахгүй байгаа дуулчлаарай. Зүгээрээ зүгээр. Улаан мисон чана дээрээс нь арх хийхээр ясны хөтөл зөөлхөн болдог юм. Энэ яс гэж үү? Тийм ээ, яс. Энийг бас идэх үү? Зөөлхөн учраас идэж болно. Үнэхээр зөөлх юм. Саяны яриг сонсоод энэ арай худлаа байлгүй гэж бодоод ясыг үлдэж байв. Ясны хөтөл идэх. Савхаар ингээд л хуваагдчих юм. Ажиллахгүй байсан ч уусаад энийг нэр үлдэх чараа. Тийм байна. Би ясны нэг их иддэг юм уу? Тэгээд яагаад идүүлж байгаа юм бэ? Үгүй иддэг юм аа. Иддэг. Кацумура Якушимагийн ойд орж ирлээ. Өглөөний мэнд. Өнөөдөр та замчилж өгөөрэй. Намайг манайц угдаг. Кацумура гэдгээ. 1831 м өндөр Курамитака уул хүрэл явъя гэж бодож байна. Нэлээ өндөр юм байна шүү. Тийм ээ. Би өмнө ууланд авирч байгаагүй. Гайгүй хаа гэж бодож байна шүү. За эхэлцгээе хөө. За явцгаая. Та туслаарай. Таач гэсэн. Өнөөдөр авирах Курамитаки уул бол Якушимагийн уул нуруудын бүрэлдэхүүн далайн түвшнээс дээш 1831 м өндөр уул юм. Уулын оройд хүрэхэд ууланд авирах замаар ойролцоогоор 4 цаг явна. Хүчийн хувьд бол анх удаа ууланд авирч байгаа хүнд ч гэсэн авирахад амархан уул байна. Энэ замаар явахад хамгийн түрүүнд энэ том Япон хушмод дайрлалтай. Ямар том юм. Хэдийн хэмжээтэй болов? 2000 гаруй жилийн настай байхаа гэж бодож байна. Христ мэндээсэн цагаас хойш өдийг хүртэл амьдарч байгаа мод юм. Тийм ээ тийм. Энэ хүртэл хаттай. Чинийгээрээ шороод давхрахтай. Нэмгэн байна. Яг энэ Якушима 14 сая жилийн өмнөөс бүрэлдэн тогтсон гэж яригддаг юм шүү дээ. Ямар ч замгүй байснаас өнөөдрийн хүртэл ингэж хөгжсөн арга юм. Гантиг чулуун хадан дээр өвс ногоо ургаж чадахгүй үстэй. Тийм шүү. Тэр нь мөхөд задраад ийм хар шороо болсон байхаа гэж бодож байна. Тийм шүү. Хадан дээр яагаад ийм байгаа юм болоо гэсэн үнэхээр тийм юм биш шүү. Харин тийм. 14 сая жилийн өмнөх шиг. Хадан дээр овоорч тогтсон хөрс шороон дээр ургамал ногоо ургасаар ой хөвчийг бүрэлдүүлнэ. Энэ үнэхээр сайхан юм аа. Тийм шүү. Энэ борооны усаар тэтгэгдэж улмал өтгөн шигүү болж байна. Нэлээд алхаж ирээд ядарч байна гэж бодсон чинь ийм байгаль хараад цаашаа явх урам авч байна шүү. Харин тийм ээ. Аажмаар улам хэцүү болж байгаа уулын замаар шантралгүй авирч байлаа. Энэ Коу Бандакиг оргил гэдэг газар. Хөөх. Дүүфу хад гэдэг юм. Хөөх. Тэр харагдаж байна. Ийм өндөр уулын хамгийн дээд орой дээр. Уулын орой дээр дүүпүг хутгаар хэрцсэн юм шиг хэлбэртэй хад байна. Салхи борооны нөлөөгөөр хадны гадаргуу нэмгэрч хагарсан бололтой. Авирч ихэснээс хойш ойролцоогоор 2 цаг боллоо.
Эндээс эргэн тойрноо харахад сайхан газар байна шүү. Оо. Гэнт өргөн удам болчихлоо. Тэр харагдаж байгаа Куромитаке шүү дээ. Тэр. Тийм ээ, одоо жаахан явчихвал хүрлээ дээ. Одоо жаахан биш вэ штий. Гэхдээ энэ хүртэл ирчихсэн байхад бол жаахан л гэж хэлсэн шүү дээ. Би стап хувцастай байгаа болох. Тэгээд цаашаа явхад Энд богвэ. энд борооны уснаас чиглэг газар үүсэж, өвсөн тижил дамтны идэж хоолнд яг тохирсон газар болжээ. Кацумара энд жаахан амраад авлаа. Кацумара ингэсгээд хөдлөх үү дээ. Үгүй. Сурам гэгч нь унтж байна да. Буухта ярилцах юм байсан. Ингээд Кацумара цаашаа алхаж эхэллээ. Куроми руу салах зам энэ харагдаж байна. Аа, эндээс салах юм. Тийм. Эндээсэр гарыг. Уулын оргилд хүрэх зам улам ихц өндөр бартаатай. Модны завсраар гарч хатыг чиглэж явна. За ингээд ой шуунаас гараад ирлээ гэсэн үг дээ. Ойг нүхлээд гараад ирлээ шүү дээ. Ойг нүхэлсэн гинэ. Тийм. Далайн түвшнээс дээш 1800 метрийн өндөр энэ хавьд цаг агаар хатуур ширүүн учир мод өндөр болтлоо ургах боломжгүй юм. Хамгийн дээд орой дээр нь очихаараа болоогүй наа. Тэрнээс өмнө эндээ сайхан өдрийн холоо идцгээх үү дээ. Энд үү? Тийм. Бинто. Ийм сайхан байгалд онигири идэх нь яг зогцох юм байна шүү. Тийм шүү. Амттай. Баяглын үзэмжч бас сайхан байна. Өөр газар эзнээс илүү энд идэхээр үнэхээр амттай байна. Харин тийм ээ. Үнэхээр сэтгэл хангалуун сайхан байна. Тийм шүү. Бас их нам гүм сайхан байгаа үз. Кацумара дахиад нэг зүтгэх хэндэ. За явцгаая. За ер нь бараг л ирлээ дээ. Куромитаке. Куромитаке. Ирчихлээ. Гэхдээ байна штэ. Жинхэнэ оргил нь тэр харагдаж байгаа юм шүү дээ. Тэр үгсүүгүй. Энэ Куромитаке гэж бичсэн байж тээ. Гэхдээ оргил нь тэр юм уу? Тийм ээ. Энэний цаа тал нь жинхэнэ оргил юм. Гიშгэх газар зам жаахан эвгүй болох учраас болгоомжтой яваарай. Энэ хад ингээд хуваагдчихсан юм байна. Тийм ээ. Ингээд хуваагдчих. За. Энэ бол хамгийн дээд цэг ирчихлээ. Үнэхээр гайхалтай. Тийм байгаа үз. Тэнгэр цэлмэг болохоор сайн харагдаж байна шүү. Яагаад ч юм бэ? Ингээд энэ уулыг харахад салхи харагдаж байгаа юм шиг санагдчих. Тийм байна. Ингээд салхилаад
Якушима үнэхээр баялаг юм аа. Тийм шүү. Үнэхээр санаандгүй ийм газар ингээд зогсож байх гэж. Тийм ээ. Сайхан шүү. Гэтэ жаахан дараад эхэллээ шүү. Их өндөр юм аа. Өндөр юм. Телевизэд Мифүнэ Мика санал болгох аялал болон амттай өдрийн хоолыг танилцуулна. Энэ удаа Нихонбаши Кодама хотод ирсэн байна. Би өнөөдөр Кодама хотод ирлээ. Тэгээд энд Мэйжигийн 2 дугаар онд үүсгэн байгуулагдсан Үхрийн махан хоолтой зоогийн газрыг хайж байна. Үхрийн махтай хоолыг TTC ядаг хүлээж байна шүү. Одоо бол офис ихтэй Нихонбаши Кодама хот боловч Эдогийн ирмийн эсвэлтэй арвин түүхтэй хот юм. Өнөөдөр энэ хотод Үхрийн махан хоолтой зоогийн газрыг хайх болно. Юу ч гэсэн галт тэрэгний бодлоос гараад нэг харъя. Орж үзэх үү? Ингээд замаар ороодохоор цагаагаар ногт өөр юм аа. Энийг хардаа. Би эмилийн хүсэж байсан. Энэ юу вэ? Амттай харагдаж байна шүү. Япон амтны дэлгүүр байна. Энэ бол 150 гаруй жилийн түүхтэй хуучны Япон амтны дэлгүүр юм. Амтнууд ястай эргэж байна да. Энэ дотроос хамгийн сайхан амттай санал болгох нь аль вэ? Тийм шүү. Одоо бол зөвхөн өвлийн удирдал хийгддэг Токигийн гэдэг Окоши хамгийн амттай. Окоши гинэ? Энэ бол Окинавагийн бор элсэн чихрээр хийсэн Токигийн гэдэг амттан. Ямар амттай юм болоо? Хэр гоё амттай юм аа. Нэг л танил амтагдаад эдгэд хэлбэр юм аа. Юу юм болоо? Тэр танил амт нь Киотогийн Саншио гэдэг перцээр амталсан. Буданы гурилтай Саншио перцтэй юм уу? Тийм ээ, шар иргэний даруулганд их таардаг гэдэг ч хүмүүс байдаг шүү. Таарах юм байна. Эсгэлийн цайнд архины даруулганд ч таарч магадгүй байна. Мифүнэ цаашаа хотоор алхаж явна. Үнэхээр намгүй юм аа. Та тийшээ хардаа. Эдоя гэж бичсэн байна. Эдогийн үеэс хойш байгаа дэлгүүр юм болов? Сайн байна уу? Эдоя гэж бичсэн байна. Хөөх, янз бүрийн сонирхолтой юмнууд байна шүү. Энэ юуны дэлгүүр вэ? Биер сойз шүүр гээд байгаа. Хөөх. Энэ газар нэрнийхээ дагуу Эдогийн эрен үеэс 300 гаруй жил үргэлжилж байгаа биер сойзны төрөлдсөн дэлгүүр юм. Энэ таазнаас унжуулсан байгаа юмнууд бүгд бас тийм зүйлүүд үү? Тийм ээ, шил угаагчч байгаа. Энэ бол 2 литр орчим хэмжээтэй том шилийг угаах зорилттой морины дэлгэр хийсэн сойз байгаа юм. Хөөх, ямар сони юм бэ? Өөр юу вэ? Энэ бол эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүнүүд. Нүүрний будагны багс мэт. Ямар гоё юм бэ? Энэ юуны үсээр хийсэн? Энийг ямааны үс бас хэрэмний үсээр хийдэг л дээ. Хөөх. Энийг туршаад үзэж болно шүү. Уучлаарай. За тэгвэл Зүгээр дээ. энэ юуны үс вэ? Хэрэмний үс. Их зөөлхөн таатай юм аа. Энэгээр өдөр болгон нүрэ бодуулах гоё доо. Нүүрний өнгө огт өөр болдог шүү. Тийм үү? Тэрнээс гадна бас хачин сонин багс бас бий. Энэ бол лак түрхэхэд зориулсан багс байгаа юм. Лак гинэ? Энэ юуны үсээр хийсэн? Эмэгтэй хүний үсээр хийсэн. Юу гинэ? Хүний үс гинэ? Лактгаараа судал үлдээдгүй түүхийд материал болдгийг. Миний үс болохгүй юм байна. Жинхэнэ шинжээрээ биш бол. Ингээд Мифүний цаашаа хайсан газраа олохоор явж байна. Хаана нэг юм болоо? Мах гинэ? Сайхан махны газар байна. Эндээс ороод асуугаад үзье. Сайн байна уу? Тавтаа морилно уу? Уучлаарай, энэ махны дэлгүүр мөн үү?
Мэйжигээ 2 дугаар анд нээгдсэн хуучны махны газрыг би хайж яваа юм л да. Тийм ээ, мөн байна. Энэ үү? Тийм ээ, манайх тэр газар мөн байна л да. Ашгүй дээ. Биш бол ясаалцсан хэрэг болно гэж бодож ирсэн. За тэгвэл ямар хоол санал болгох бол? За тэгвэл өнөөдөр бол манайх сукияки хийж байгаа. Тийм үү, тэгвэл сукияки идэж үзье гэж бодож байна. Энэ бол Токиод байдаг хамгийн эртний гих сукиякагаар төрөлдсөн зоогийн газар юм. Өдрийн хоолндоо хамгийн зөөлөн үхрийн махаар хийсэн сукияки идэх нэ. За ирчлээ. Жаахан хүлээлгчлээ. Сукияки ланч. Баярлаа. Оо, ингээд өдрийн хоол гэж юу? Тийм ээ, ингээд өдрийн хоол. Хөө, хамгийн гоё өдрийн хоол юм шүү. Тийм ээ, өнөөдөр Кагошима мужи махаар хийсэн байгаа. Хамгийн сайхан махаар нь хийсэн. Тийм үү? Энд ирсэн сайн боллоо шүү. Сайхан байна. Дон зэргийн хөөхтэй юм бэ? Тийм шүү. Энэ бол Болох уу? тэгэлгүй яхав. Та хооллоно уу? Баярлаа. Яста сайхан амттай юм аа. Их баярлалаа. Амт нь үнэхээр сайхан. Энэ ямар нэг сайхан юм гэвэл энийг л хэлэх баха. Тийм шүү. Үнэхээр сайн зөөлөн махаар хийсэн. Манайх махаа дандаа гараар хэрчдэг. Тийм үү? Махны ширхгийг харан нэг нэгээр нь гараар хэрчгэд мах зөөлөн, амт чанар нь улам сайхан болдог үлээ. Үнэхээр амттай юм аа. Бараг л аманд ороод хайлч шиг болж байна шүү. Тэгээд бас энэ шөл хийх арга нь их учиртай юм байна. Манайх анх нээгдсэн цагаасаа хойш дандаа адилхныг зарж байгаа. Тийм үү? Тийм ээ, хийх арга маань манай давуу тал учраас авч гарахыг хориглодог. Үнэхээр их чухал байх нь. Энэ онцгой сайхан сукиякийг та бүхэнд ч бас хүртүүлмээр байна. Энэ жинхэнэ сукияки юм байна гэж би хэлмээр санагдлаа. Үнэхээр сайхан байна. Уламжлалт сайхан амттай сукияки идээд үнэхээр сэтгэл хангалуун байна. Сайхан одоо дайсан баярлалаа. Маш их баярлалаа. Энэ удаагийн манай нэвтрүүлгийн аялагч бол жүжигчин Озава Мажо. Аялах газар Насука Уген. Гайхамшигтай байгальтай Насука Уген бол бүтэн жилийн турш ирж зугаалах боломжтой аялал жуулчлалын хот юм. Гудамж зам дагуу олон хотхон амралтын газар зоогийн газрууд байрладаг. Энэс гадна халуун аршин олон байдаг нь аялал жуулчлалаар алдартай байх нэг шалтгаан юм. Ингээд рамен дуртай Озава эхлээд хайчих юм бол Үнэхээр рамен идмээр байна. Очиж үзмээр раменгийн газар байгаа болохоор тийш явцгаая. Озавагийн таалагцсан рамений газартай орон сууцны хороол руу явлаа. Энгийн орон сууц нод байна. Тийм газар огт харагдахгүй л байна да. Энд байна. Өнгөрөх шахлаа шүү. Сайхан үнэртэж байна. Эднийх Японы өнцөг болон бороос хүмүүс ирдэг алдартай газар юм. Сайн байна уу? Тавтай морилно уу? Сайн байна уу? Ор тавтай морил. Хүн ихтэй байна шүү. Та ийшээ сууна. Баярлалаа. Энэ газрын нэрийн хоол бол Шама дахиагаар хийсэн өвөрмөц рамен. Энэ газраа нэгэд хэдэн жил? 16 жил болж. 16 жилээ? Гайхалтай. Баярлалаа. Би компани ажилласаа гараад нэг том амжилтанд хүрэх юмсан гэж бодоод нээсэ. Тийм үү? Точигимужийн хойд хэсэгт тулалдуулдаг Шама дохио байдгийг. Тийм үү? Эзэн компани орхитод дурласан энэ Шама бол ямар ч үнэргүй өөх багтай байдаг. Энэ Шамаг чанаж гаргасан шүлэнд ногоо, жимс, хатаасан загас зэргийг хагас өдөр чанаад шаргал өнгөтэй шүл гаргаж авна. Тэгээд тоочигэд үйлдвэрлсэн улаан будаагаар гараараа хийсэн гомиг хийн. Сайхан хооллороо. Баярлалаа. Гайхалтай. Энэ чансан өндөг сайхан харагдаж байна шүү. Нэг өдөрт зөвхөн 20 ширхэг гаргадаг
Пайтан гомь юм. Эхлээд шөлийн намталж үзье. Амттай юм аа. Тос багтай шүл байна. Гэхдээ амт нь сайн амтагдчихэ шүү. Ийм гоё амттай шүл ууж үзээгүй юм байна. Маш их баярлалаа. Яста амттай харагдаж байна. Амттай юм аа. Мочи гэж байгаа гомь нь шөлтөгөө хоршоод үнэхээр салахын аргагүй амттай юм. Бокстой зүйрлвэл хүүк юм уу? Аппар биш. Бодиблоо эсвэл жаблог зөөлхөн зохилттой гэсэн үг. Тим том зохилт биш. Аажмаар уу? Тийм ээ, аажмаар. Озова сайхан зантай эзэн амттай гомьтой уулзрах тавилантай байжээ. Озова зоогийн газраас гараад загас барих цөөрөм рүү явлаа. Би саяхан анхуутайгаа загас барихаар цөөрөм явсан чинь нэг ч загас барьж чадаагүй. Үнэхээр гомдолтой байсан. Тэгээд одоо хүртэл сэтгэл дундуур байгаа. Тийм болохоор энэ удаа загас барья гэж бодож байна. Ямар ч байсан барих баха. Тэнд байна. Ийм байгальд байхад барьж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ бол нутгийн хүмүүсийн дунд алдартай загас барих цөөрөм. Цэвэрхэн голын урсгалаас шууд судгасан дөрвөн цөөрөм дотор хулд Ивана зэрэг том загаснууд байдаг байна. Озава одоо өгөөшөр загасчлах боллоо. Энүүгээр өгөөш хийж загас барина да. Загасны уурга эргүүлгүүд загасны хэлбэртэй өгөөшгээд. Загасны Амьд биш юм байна тийм. тэгэлгүй яхав загасны хувьд бол амьд жижигхэн загасыг санагддаг. Амьд юм шиг харагдаж байна. Ингэж Сэлж байгаа юм шиг. хөдөлж байгаа юм шиг өгөөз. Тийм байна. 1 2 3. За загас мэдрэнгүүтээ уурга хөдлөгөөр. Хардаа. Хардаа. Жижигхэн загас хөдөлж байгаа юм шүү. Наадаж байгаа болохоор бие хүчлэхгүй байлгаарай. За. Ингээд сурснараа үргэлжлүүлж байтал Баригдлаа шүү. Баригдлаа. Сайн мэдэхгүй байна. Ямар андарагцсан уу? Баригдлаа. Жуухан юм хэрэг. Нэрээ баригдчихсан юм уу? Жуухан. Алдчихлаа. Явжлаа. Сая загас баригдсан тийм ээ. Тийм ээ. Баригдчихад байхад хэцүү юм аа. Жижигч гэсэн барьмаар ах юм. бууж өгөлгүй дахин өгөөшөө шидэх Озова. Тэгтэл Энэ юу вэ? Энэ юу вэ? Загас баригдсан уу? Баригдлаа. Алё, банзай гэрээ. Банзай. Тэгээд удаан банзай хийвэрээ. Тийм ээ. Хийвэрээ. Ингээд ямар хүч чаддсан Одоо бэ? зүгээр болноо. Баригдлаа шүү. Барьчихлаа. За хараарай. Да. Хэцүү байсан шүү. Сайн байна. Том юм аа. Гайхамшигтай. Озовагийн анх удаага барьсан загас бол ойролцоогоор 40 см-ийн том загас байлаа. Озова цагаа үнэхээр хөвгөлтэй өнгөрүүллээ. Дараа нь өнөөдөр байрлах зочид буудлын руугаа зорилоо. Энэ бол Насука үгэнд намгүй моршдог амралтын газар юм. Гоё юм аа. Бага зэрэг орчин үеийн загвар тийм. Хардаа задгаа цуух байна. Сайн байна уу? Сайн байна уу? Сайхан газар юм аа. Тавтай морилно уу? Дулаахан байна. Ийм ой модон донд модерн байшин байхын сайн харагдаж шүү. Тийм шүү. Гоё юм аа. Өгтөж явах хэсгээс үргэлжилсэн явган хүний замаар явж өрөөрөөгөө очино. За энэ өнөөдөр таны байрлах өрөө бол Майсонотигийн төрлийн өрөө. Энд үү? Өрөө болгон тус тустай тусгаарлагдаж байрладаг учраас цагийг тухта тавтай Энэ өнгөрөөж таны өрөө байна. Орно. За. Тэгж мөртлөө энгийн гэр шиг юм аа. Тийм ээ. Өөрийнхөө хувийн амралтын газарт ирсэн юм шиг гэж ярьдаг шүү. Тийм юм аа. За орлоо шүү. Тансаг юм аа.
Нэгдүгээр давхартаа нээлттэй зочдын өрөөтэй. Шатаар дээшээ явбал унтлахын өрөөтэй. Месонити төрлийн тансаг өрөө байна. Энд гайхалтай сайхан юм аа. Тагтан дээрээс наасан нурууны байгалийн үсгэлэн харж болно. Энээс гадна амралтын газрын дотор нийтийн усан сан байна. Ингээд оройн хоолоо буудлын ресторанд идэнэ. Өршөөрөө. Гайхамшигтай. Улаан лойлын пас яваа. Бүтэн улаан лойлонд шанцнуудыг хийж жигэнсэн хоол. Гайхамшигтай. Гоё юм аа. Улаан лойлон дотор 8 төрлийн ногоо, базилик хясаа бас хулдыг хийсэн. Гоё юм аа. Амтрахай ди. Шинхэн гоё амттай юм аа. Янз бүрийн амт амтагдах юм. Тийм шүү. Үнэхээр сайхан амттай юм аа. Энэ төмснө шүү лөө. Тийм ээ. Энэ ч бас өтгөн гоё амттай байна. Баярлалаа. Энэ нутгийн хүнсний ногоогоор хийсэн эрүүл мэндэд сайн хоолнууд дараалан ирнэ. Жаахан хүлээлгэчлээ. Манай гол нэрийн хоол хойд насуу брендийн зөөлхөн үхрийн махын стейк байна. Хойд насуугийн зөөлөн үхрийн мах бол Насука үгэнд тижсэн үхрийн брэнд махны амтыг хамгийн сайхан болгохын тулд нүүрсээр удаан шаарсан. Махан их шүүслэг байна. Тийм ээ. Сайхан амттай юм аа. Ямар ч өөхгүй болохоор идэхэд аятайхан юм. Тийм шүү. Дарстай яг таах юм байна. Осава оройг сайхан өнгөрүүллээ. Насука үгнэр Осава зугаалж явна. Нэг хөөрхөн байшин байна. Юу юм болоо? Амтлагч ургамлоо да. Юу юм болоо? Сонирхолтой газар болсон Осава дотогшоо орж үзэхэр боллоо. Сайн байна уу? Сайн байна уу? Хөө. Энд өөрсдөө тарьсан ургамлаа боловсруулж зардаг дэлгүүр байлаа. Дэлгүүрийн дотор ургамлын цай, үнэртний ханд зэрэг янз бүрийн бүтээгдэхүүнүүдийг игнүүлэн тавьжээ. Өөрсдөө тарьсан ургамлуудаа харуулахаар боллоо. Янз бүрийн үнэртэж байна. Тийм шүү. Энд 300 орчим төрлийн ургамал тарьж байгаа юм байна. Энэ нимбэгний төрлийн юкалиптус гэдэг ургамал байна. Энэ юкалиптус ч ханаа төрсөн үе сайн байдаг тийм ээ. Би сүүлийн үед ядарсан баха. Энээс гадна дэлгүүрт ургамлын саван өөрөө хийж үзэж болд юм байна. Озавач бас хийж үзэхээр боллоо. Энэ бол саван хийхэд орох материалууд байна. Энийг парм саван гэдэг бөгөөд 70 модны өрнөөс гаргаж авсан юм л та. Энийг ингэж нүдэж нунтах болгоно. Ингээд Хүч шаарцааж шүү. тийм байна. Тийм ээ. Ингэж нунтгалсан саванда дуртай эфирийн тосоо нэмнэ. Тэгээд сайтархалж хэлбэрт оруулна. Дараа нь 5 төрлийн хатаас ургамлаар чимэглэнэ. Зөөлөн үнэртэй хатаас ургамлаар савнгаа чимэглэх нь ёстой чимэглүүр нарийн ажил юм аа. Зөв. Энгүүл сайн таарах байхаа гэж бодож байна. Хичлээ. Мөр зулцахтайгаа. Осава зулцахтай муур хийжээ. Хэрэглэхэд ч өрөвдөм хөөрхөн муурнууд байна. Хөөрхөн хэлбэртэй савн болжээ. Дараа нь Осава заавал очих хүссэн газарт хүрлээ. Энэ бол далайн түвшнээс дээш 700 м өндөр Насука үгэнд байрладаг амьтны хүрээлэн. Токио Домнес 10 дахин том энэ паркт ойролцоогоор 150 төрлийн 600 амьтад бий.
Өнөөдөр тусгайлан хөтчөөр замчлуулах болно. Озава ихлээр сонирхолтой газар очлоо. Энэ минжэн. НАСА амтны хүрээлэнд хөлөө дүрж болдог халуун аршин байдгийг. Тийм үү? Бас энэ шилний цаана байгаа минжнүүдийн ордог халуун аршин байгаа юм л та. Хөөх. Амазон мөрний эргээр амьдардаг байсан энэ минжнүүд дулаахан халуун аршаанд их дуртай. Сайхан дулаацуулж байна шүү. Усны хэм зүгээр үү? Яг сайхан байна дулаахан. Минжнүүд хөөх юм аа. Халууцдгүй багтаа. Дураараа орж харадлаа эдгээр хүнхээр тэдний халуун аршин шиг л байдгийг. Энэс гадна энэ амьтны хүрээлэнд хүчирхэг шувууны шоу зэрэг төрөл бүрийн амьтадтай хамт цагаа сайхан өнгөрүүлж болно. Озава маш ховор содон уйл шувуу харлаа. Үнэндээ би За, эцэг нэгэн цагт лам гөрөөс тэжих мөрөөдөлтэй байдаг юм л та. тийм үү? Тийм ээ. Би лам гөрөөсөнд их дуртай болохоор хурдхан нэг харах юмсан л гэж бодож ирсэн. За, ойлголоо. Ингээд лам гөрөөснүүдийн газар руу хөтөж дагуулж явлаа. Яста хөөх юм аа. Нааша харж байна. Тийм байна, харж байна. Их тавиа амьдэрдэг. Дотогшоо орж болно шүү. Та орж үзэх үү? Яна баярлаа догтлоод байна шүү. Тогтолж байгаач. Яста хөөх юм аа. Зевсгэр юм аа. Өгч болно. Жаахан хүлээгээрэй. Жаахан хүлээгөөч. Яна. Жаахан хүлээлдээ. Би таалагдсан баг та. Баяртай байна. Хэрвээ лам гөрөөсөө гэртээ тижээх юм бол иймэрхүү байх бах гэдгээрээ туршиж үзэх үү? Болох юм уу? Ингээд Озава лам гөрөөстэй зугаалахар боллоо. Сайн алхаж байна шүү. Санаанд оромгүй сайн алхаж байна. Ингээд ердийн замаар явбал яах вэ? Магадгүй маш их сонирхолтой байх баха. Зугаалъя. Гэрийн тижээг болгох хүн ховор байдаг уу? Тийм шүү, лам гөрөөс нь том хашаа хэрэгтэй болохоор хэцүү байж магадгүй. Харин тийм ээ. За тэгвэл хангалттай том хашаатай гэр барихаар шаргуу ажиллана. Тэгээрээ Ирээдүйд ямар өнгөтэй лам гөрөөстэй болдго юм бэлээ? телевизиуд Казумата Куникасо Япон орон даяар байдаг халуун аршаануудыг тойрох аялал. Энэ удаагийн аялал Чоши хотоос эхэлнэ. Одоо би Чибамучийн Чоши буудлын дээр ирсэн байна. Энэ удаа номхон далайг тойлдон харах боломжтой. Оцсон шуутай халуун аршаан руу зорино. Чоши хотын тухай ярихад мартаж боломгүй нэрийн бүтээгдэхүүн гэж би Чоши хотын нэрийн бүтээгдэхүүн гэж юу байдгийг мэдэх үү? Тэр бүтээгдэхүүний үйлдвэр рүү орж танилцах болсон болохоор явцгаая. Нааширээ. Энэ бай. Энд байна. Тэр бүтээгдэхүүнийг ийм том торхонд хийдэг юм байна. Үнэхээр том. ингээд үйлдвэрээр зочлохоор боллоо. Чухам юу үйлдвэрлэдэг юм болоо? Тэрийг харцгаая. Өөх. За энэ байна. Шоколадтай бялуу юм уу? Үгүй шүү. Бялуу биш юм уу? Энийг мароми гэдгийг. Мароми гэвэл Энэгээр цоо хийдэг. 370 жилийн түүхтэй энэ цуу эсэгдэг үйлдвэр дээр цууны түүх, хийх аргыг үн төлбөргүй сурч болдог байна. Энэ удаа дөнгөж шүүсэн цууг амсаж үзэхэр боллоо. үнэхээр амттай байна. Амттай юм уу?
Их амттай байна. Бидний дандаа хэрэгэлдэг цуунаас өтгөн илүү амттай юм. Ингэж долоохоос өөр аргаар амсч болохгүй юу? Энэгээр бас зармиг хийдэг. Цуугаар хийсэн заримг гэж юу? Тийм ээ. Цуугаар хийсэн заримг нь нутаг орондоо алдартай. Удаан хүлээлгэлээ. Би хүлээлээ. Кофе шиг бор өнгөтэй юм байна. Тийм шүү. Амттай хэдий. Амттай байна. Зөв. Энэ чинь Митараши банш. Тэрний кремнээс нарай өтгий юм шиг амтагдчих. Тийм ээ. Гоё амттай байна. Та идэж үзсэн үү? Идэх гэж байна. Үнэхээр амттай шүү. Энийг идээд сэтгэгдлээ хэлж өгөөч. Ид. Үнэхээр идэж болох юм. Болно. Амттай байна шүү. Тийм байгаа биз? Би телевизээр гарна гэсэн үг. Гарна. Нэрээ тийм үү? Цууны үлдвэрээс гараад дараагийн зорьсон газар руугаа явлаа. Чоши далайн бүтээгдэхүүн нь амттай байдаг болохоор энийг идэхээр Ичияма Икэсүдэрлээ. Чоши бомтод буулгасан шинэхэн далайн бүтээгдэхүүнээр хийсэн хоолоор алдартай энэ газар дотроо ийм том Икэсүтэй. Янз бүрийн загас байгаа шүү. Тэр чинь Тэр бол хирамэ загас. Хирамай байна тийм ээ? Том юм. Бас эсээ сам хорхоо байна. Юм сайхан юм бэ. Хурж болох уу? Болно зүгээр. Чадaltaй бай шүү. Хөөх. Ямар чадaltaй юм бэ? Энэгээр юу хийж ядах вэ? Эсээ сам хорхооны темпура болон домбури хийн. Эсээ сам хорхойн темпура домбурыг нь анхудаа сонсч. Тийм үү? Энд алдартай юу? Тийм ээ алдартай. Шинэхэн барьсан эсээ сам хорхоог том томор хэрчээд шарсан энэ хоолыг ирчүүд идэхэд тохиромжтой юм байна. Эсээ сам хорхоо ирлээ. Жаахан хүлээлгч. Зүгээр. Эсээ сам хорхоо темпура домбури. Охроо. Энэ баг хоёр шиг сам хорхоо орсон. Тэр ширхгээ. Үүнийг хараач. Удаан харагдахгүй шихэн байна. Амттай хэдий. Амттай байна уу? Үнэхээр амттай байна. Энэ шарсан байдлаас ахуулаад сам хорхойн гадна талд ууссан чихэрлэг шүүс нь илүү амттай болгож өгч. Энэ зөвхөн чошидл идэж чадах хоол байна да. Үнэтэй үстэй. Үгүй хямдхан. Ямар үнэтэй? Хямдхан 1980 yen. Хямдхан юм байна. Сам хорхооны шүл амттай хүртэл ороод ийм хямдхан гинэ. Өвлийн илэрлүүд санаагаар хийсэн хоол нь ч алдартай байт юм. Та бүхэн ч бас ирээд идэж үзээрэй. Би одоо номхон далайг толдон харах боломжтой. Оцсон шуутай халуун аршаа хайж явна л да. Та мэдэх үү? Инубасака гэдэг зочид бодолд байдгийг. Инубасаки зочид бодлаа. Тийм ээ. Тэнтгийн халуун аршаанаа шүтсэн үү? Үтсэ. Тэгээд та ийм гоо үзэсгэлэнтэй байна да. Ингээд Кацумата зорьсон газар руугаа явлаа. Энд байна. Инубасаки зочид бодол. Оцсон шуу байдаг. Тэрийг хартаа биднийг өгтөн авч бай. Сайн байцгаана уу? Халуун аршаанд орохоор ирлээ. Дээрээс нь харуул илүү хөөрх юм. Хөөрхөн шүү. Хардаа. Өдрийн аяллаар очиод орж болдог халуун аршаантаа Инубасаки зочид буудлын үдэнд хөөрхөн утсан шууднаар угтаж авдаг юм байна. Одоо номхон далайг толдон харах халуун аршаанд орно. Сайн байна уу? Би энд оцсон шуутай тааралдлаа. Тэгээд бас номхон далай бүхэлдээ харагдах халуун аршаан байдаг гэд ирсэн юм л да. Тийм ээ энэ. Одоо орж болох уу? Болгүй яах вэ? Тэгвэл оръё доо. Номхон далайг толдон харж болох халуун аршаан руу явлаа. За ингээд аршаанд орлоо шүү. Хүйтэн байна. Хүйтэн боловч энэ агуу номхон далайг харна уу? Энэ Инубасакигийн далай. Ямар гайхалтай юм бэ?
Ингэж хүйтэн далайн салхи мэдрээд энэ сайхан халуун аршаанд орно гэдг нь үнэхээр аз жаргалтай байна. Гайхалтай! Усан халуутар тэгээд арсыг гөлгөр толгор болгож байгаа мэдрэмж төрж. Салхин хүйтэн байх тусам энэ аршаан таатай санагдаж байна шүү. Энэ бол туйлын жаргал байна да. Та бүхэн нар мантыг харамаар байна уу? Энэ бусакгийн нар. Үзэгчдэд зориулж энэ нэвтрүүлгийн ашигчид хичээж авсан юм шүү. Энэ бусаки бол мандах нарыг төрүүлж хардгаарай алдартай. Тийм болохоор ойролцоогоор 50,000 хүн шинэ жилийн өдөр энд ургах нарыг харахаар ирдэг ажээ. Хөөрхөн оцсон шүү хараад ирч хүч зөндөө авлаа. Үнэхээр сайхан газар байлаа. Сайхан аршаанд орлоо. Жинсний хүч мааму. Монгол орны 100 цаг баяр наадмын уламжлалтай байв. Монголын нууц товчоонд бичснээр бол 13 дугаар зууны үед наадам хуран сар буюу 7 дугаар сард болдог байсныг тэмдэглэсэн. Үүнээс өмнөх түүхийг үзвэл хүн гүрний үед мөн энэ орчим Луут хотод их тайлга баяр наадам хийдэг байжээ. 1772 оноос халахын ноёд Хинтийн ханыг дахиж наадам хийдэг болжээ. Хойно Түшээд хан, Сэцэн хан хоёр аймаг 10 засгийн наадам гэж нэрлэж, Шав 3 газраас богдын ордны өмнө наадам хийдэг болж. Шав 3 газар гэдэг нь хоёр аймаг ба Шав нийлээд 3 гэсэн үг юм. 10 засгийн наадмыг жил бүр хийдэг. 3 аймагаас нийт 3-400 бүх барилдаж байсан ба морь уралдуулдаггүй. Оронд нь сур, бөмбөг харавдаг байжээ. Зарилгийн сурыг 3 хоногт харавдаг байв. Харин 4 аймаг Шав 5 газраас хамтарсан 7 хошуу наадмыг 3 жил тутам нэг удаа хийдэг. 7 хошуу наадам бол урд өндөр гэгэнийг халахын 7 хошуу нийлж, ширээд цагаан нуур химээх газар ширээнд залж, даншиг өргснөөр 7 хошуу даншиг гэж нэрлсэн юм. Үүнээс хойш дараах дөрүүдийн богдуудад даншиг өгөх болсон юм. Даншиг гэдэг төв үг нь монголоор Баторшил гэсэн утгатай. Даншигт бүх, морь, сур, 93 наадам үрнээр болдог. Үүнд Түмэн зангийн даншигыг 4 аймаг, Шав 5 газраас өргөдөг байлаа. Дээр нь Мянган зангийн зоог, Идээг бас цогчин дуганд өргөдөг байжээ. Түүний дараа 1000 гаруй бүх 7 хоног ордны үүдэнд барилддаг байв. Төрүүлсэн, үзүүрлсэн бүхийн байд тус бүрт нь дээлийн торг 1, 100 лан мөнгө, зузаан хунд цай, булгаар, үнэгний арьс, 1 тэмээ, морь, хонь, үлэмжих идэ, жимсний хамтаар өгдөг байжээ. Үүнийг 9 бэлэг гэдэг. Эсвэл булгаарын оронд 5 лан, хонь, үнэгний оронд 1 лан 500 мөнгө, тэмээний оронд 50 лан мөнгө, морины оронд 8 лан өгнө. Бусад бүхчүүдэд янз бүрийн бай өгч байв. Бүхийг тараагаад богд хаан уулын чуулган чуулдаг байв. Түүнд зориулж Шаваас Шанзвын яамны хашаанд 8 хантай 4 багантай том өргөөг барьдаг байжээ. Чуулганд 4 аймгийнхан хан, ван, гүн засхууд цөм цугладаг. Идэ цайг 9-9-оор үрж ёслоно. Мөн айраг, арх, арз хорзыг их хэмжээгээр бэлтгэсэн байна. 4 аймгаас 4 хуурч, 4 дуучин гаргаж, түмний их хуурын магнаа, төрийн товч, өвгөн шувуу 4 дууг дуулна. Зөвхөн өвгөн шувуу дуу 32 төрлөختтэй тул их удаан дуулна.
Эдээ цай айраг арх барихад шавийн шанзав, хоёр даалам, олон яамны зайсангууд, богдын донирууд цөм хундаг барьдаг. Ингэж лам ховргууд хундаг барьдаг нь төрийг ёсолж байгаа учиртай ажээ. Шанзав буюу чаг зодбаа гэдэг санг мэдгч ноён гэсэн төвд үг юм. Чуулган эхлэхэд шагаа өшгөлөх үү, өшгөлөхгүй юу? Богтос хагалах уу, хагалахгүй юу гэж эхэлж ярилцдаг тогтсон ёстой байжээ. Наадмын морийг хүйд буюу одоогийн хүйд болон худагт сар гаруй уйдаг байжээ. Морь даах лам гэж нэг хувилгаан ламыг тушааж богдод мөргүүлж харгана. Далах дахих 4 лам агтны даамлууд 1 сарын өмнө хүйд очиж морь уйна. Түүнд гэгэний хурдан агт гэж олон айлуудад нас насны агтыг хадгалуулад тэр олон морийг унуулахаар нас таарсан жижиг хүүхдүүдийг ордны хаалгач нар отгоос албаар гаргаж үхэр тэргээр хүргэж өгдөг байж. 4 аймаг шав 5 газраас дээдсийн хоол хүнсний хоныг тууж ичнэ. Багцаалахад нэг аймагаас 800-аас 900 хонтой очдог гэж ярьдаг байжээ. Үүнийг бүрдүүлэхэд нэг хүнд чухам юу ноогдуулдгийг тодорхой мэдэх аргагүй ч Нэрэмпүн галдаа гэдэг хүнд өдөрт 3 хон хагас ноогдоход 3 хоныг аваад үлдсэнд нь өдөр бүр мөнгө хураан авч байжээ. Хэрэглэлд гэж нэг өдөр 200 зан цай, лаа 4 ширхэг, бан давс, жин шар тус, сүүний хамт татварлан авч байхыг үдсэн хүн байдаг. Наадмын тэргүүн сарын шин дээр хүйд богд заларч, нүүдлийн шар хүрээ, богдын хэд хэдэн тугдам, олон янзын ирээн майхан авч явна. Энэ нь богдын өөрийн хуучин бэлтгэл юм. Үүнийг ачиж хүргэх лам нарыг отог отгуудаас албаар гаргана. Хөсхийг шаваас улаагаар гүйцэтгэнэ. Хүрээ, ордон, өргөөний олон албаны хүмүүс цөм амиар майхан авч албаар явна. Түүнийг ачих унлагын үхэр тэргийг шавийн отгуудаас улаа барьж өгнө. Шавийн шанзав, даалам, амбас зэрэг олон хүн богдод бараа болж явна. Ноёд амбаны өргөөг 4 аймаг шав 5 газраас бэлтгэнэ. Түүнийг ачих тэргийг мөн нутгаас улаа барина. Хамб, цорж, чойжин, умзад цөм амиараа явна. Аймгийн хан, бан, ноёд цөм тус тусын морийг яад хүйн хаваар майхантай бууцгаана. Их насны морь тавих өглөө Манжамбаны өргөөнд цагаан улаан эсхий дэвсэж өндөр ширээ тавьж улаан лаа шатаан эзэн хааны алдар тавьсан бичиг түлж хүч шатаан эзэн хааны сүлдэнд мөргөнө гэж ноёд цөм урагшаа харж 3 мөргөн буу 3 тавина. Манж Монгол амбаныхан далаад гэртэй байдаг. Нэг хүн 2 гэртэй байдаг. Анхандаа их дунд баг 3 насны морь уралдуулж байгаад сүүлхэрд азраг жороо 2 морийг нэмж 5 насны морь уралдуулдаг болсон юм байна. Нас бүр дээр 6-аас 700 орчим морь уралдуулдаг ба хошуу ноён хаадын морь төрүүлж ирвэл тэр морийг хүүхдийн хамт богдод өргөдөг ёстой байжээ. Хурдан морины газрыг урдчлан үзэж 5 аймаг хувааж чулууг зайлуулан нүхийг бүглэж 2 талд нь мод хатгаж бэлтгэдэг байжээ. Морийг уралдуулахад 5 газраас тус бүр 10 хүн бүгд 50 хүн гаргаж мордыг жинхэнэ газарт нь гарааны 6 хүртэл гаргаж тавина. Хичнээн морь барих тоог тогтоон морь баригчийг 5 газраас гаргана. Төрүүлсэн морийг шанзмын үүдний бичээч барьдаг ёстой байжээ. 6-7 хоног наадмыг хийх үеэр богд хөдөөний хүмүүст дэлгэр мөргөл тавьдаг. Ингээд наадмыг тараадаг гэжээ. Нийтдээ дэлгэр зууны цагт хагас сар орчим наадан цангидаг байв. 7 хошуу наадмыг богд хаан ширээнд суухын урдхан зогсоожээ. Түүнээс хойш шанзав бадамд орж өөрийн нэрээр зардал гаргаж хэдэн жил наадам хийсэн гэдэг. Түүний дараа залгаж богдын дуу хайдав чойжин хэдэн жил бүхэгт наадам хийжээ. Энэ зуурт гамин барууны самуун дэгдэж богино хугацаагаар завсарласан ба ардын засаг тогтсны хойно 1922 оноос цэргийн наадам тэмдэглэх болж. Цэргийн наадмаар бургас цавчих зэрэг цэргийн үзүүлбэр нэмж үзүүлдэг болсон байна. Наадмыг богдыг хаан ширээнд дахин залсан ба ардын засаг тогтсныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд наадахаар тогтсон ажээ.
Анх дугаар үндсэн хууль баталж бүгд найрамдах улс тогтсны дараа хоёр наадмыг хамтруулах шийдвэр 1925 оны 5 дугаар сарын 15-ны засгийн газрын хуралдаанаас гарч наадмын товыг 7 дугаар сарын 11 гэж заажээ. Энэ үеэс ардын наадам гэж нэрлэж байгаад Монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсноос хойш буюу 1946 оноос хойш ардын хувьсгал ялсны ой гэж тодтогдох болсон. 1990 оноос хойш хуучин пост коммунист нам ба шинэ ардчилсан намууд наадмын тодтол дээр зөрөлдөж хэлсэн. 1996 оны улсын хурлын сонгуульд ардчилсан хүчин ялсан тэр жилээс Монголын тулгар төр байгуулагдсны 790 жилийн ой гэж нэрлэн тэмдэглэсэн байдаг. 2006 онд Их Монгол улс байгуулагдсны 800 жилийн ой болгон тэмдэглэсэн. 2015 оноос хүннүү гүрний түүхийг нэгтгэснээр наадмын тодтголыг тулгар төрийн 2224 жил, Их Монгол улс байгуулагдсны 809 жил, ардын хувьсгалын 94 жилийн он үндэсний их баяр наадам гэдэг болсон нь одоо хിവэр байна. Харин дайчин гүрний сүүл үед ялангуяа лам нарыг сур харвахыг чандлан хорж байжээ. Сур харвах байтугай хушиг харвахыг ч хоригдж байсан. Учир нь үүнийг манжийн засаг цэргийн бэлтгэл хийж байна гэж хардаж байсантай холбоотой. Хуучин зүүн хүрээний сойвон данир буюу лам зайсан, дүйнхор, жүд, эмч нарыг зэрэг датсангийн томоохон лам нар сур харваж байсан юм гэдэг. 20 дугаар зууны ихээр хавар цагт ордны тогооч, гадаад дотоод сангийн албаны хүмүүс олноор дамбдаржаа хийдийн баруун зүүн аманд нууцхай сур харваж байсныг богдоос мэджээ. Тэгээд өөрийн биеэр яван тэдгээр сур харваж байсан лам нарын сурын зурхай, нэр ба онлын самбарыг хураан авчээ. Шанзмын яамнаас тэдгээр лам нарыг баривчлан авчирч 3 хоног шав шоронд хийлгэж байцаан асуугаад тэргүүн оролцогчдыг мөнгө торох буюу тушаалаас нь бууруулж байж. Байцаахад даалам эренчин, гочоо, цогчин умзад галсан, сойвон онондоо, донир дамдин, даваа, бараа бологч лувсан цэрэн, дугур жав, дуйнхорт хурдаг мишиг, тамгын бичээч гомбцэрэн, лувсан чүлтэм, зайсан аюур, дэмбрэл, хяалам цэнд, нярв цэнд, сандуй, галч дугуржав, лувсан цэрэн, суллам гүржав, буйдан самдан, шижир, мижид, тамба даяанч нар тэргүүлэн 300 орчим хүн оролцсон байсан нь илэрсэн гэдэг. Түүнээс хойш хүрээний лам нарыг сур харвахыг богдоос чандлан хориглжээ. Эдний ном сум хэрэглэлийг цөмх хааж, ном сумыг олон датсан аймагуудын сахиусны жансагт хадгалжээ. Бас хүрээ лам нар жил бүрийн өвлийн сүүл сарын 20-оос эхлэн хаврын тэрүүн сарыг дуустал хушиг харвах буюу мөсний харва тоглоомоор наадаж байсан бөгөөд ялангуяа цогчин жасааны лам багчуул дацанд хурдаг насан эдэр лам нар эхэд оролцож дэлгэрүүлж байсан гэдэг. Богдоос тэрхүү хушиг харвахыг мөн хориглон зогсоож хэрв хушиг харвахыг мэдвэл цогчин гисгүй нараас термит тоглогчдыг бирээдэх, торлогдох, хуралд олон тоотой мөргүүлэх зэрэг хашраах залхаалтыг үзүүлж эхэлсэн байдаг. Бас хойно хүрээнд лам нар ба хятадын хооронд их зодооны хэрэг гарахын үест хүрээний сайд Сандоо амбан танаа богдын хүрээний лам нар далдуур цэргийн сургууль хийж ганц хушхыг алдахгүй нь хүмүүсийн толгойгч алдахгүй тийм хэцүү сургуультай гэж лам нартай хийх тэмцлийг чангатахаар шахаж байсан гэдэг. Тэгэхэд Сандоо амбан 4 хүнээр дамнуулсан ногоон жуудастай пүүсний баахан хятадуудын хамт ирэхэд гандангийн хурлын үүдэнд цугларсан олон лам нар чулуун үлгэж амбаны жуудсны догийг хуг чулуудаж унахад амбан бууж явганаар Эрхмийн аймгийн гудамжаар хятадуудын хамт зогтжээ. Гандан дээр үүмэн гаргасан лам нарыг барихаар ирсэн 15-ны цагта амар залан гэдгийг лам нар барьж зодох гэсэнд ухаан алдаад зайлж цогчин гисгүй довдон гэдэг хүний суган дор шургаж арай гэж ам зайлжээ. Хэрэг гарав гэж бадамдорж жанзав морьтой хэдэн зайсан дагуулж ирээд цугларсан лам нарыг аргадан тараасан түүхтэй. Харин орчин цагийн наадамд шагаа харва нэгэн төрөл болон орсон байна. Сурын тухайд өнөө цагийн наадамд бурайд, ураанхай,
халах сурын 3 харваа тэмцээн болдог билээ. Сур харвааны тухайд Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулж буцах замд найрлахад хасрын хүү Есүнг 500 алд газар харвасныг тэмдэглэсэн нь дэлхийн түүхнээ давтагдшгүй амжилт болон дуусгацаар байна. Энэхүү нэвтрүүлгийг нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран бэлтгэв. Эрхэм монголчууд та бүхэн минь сайхан наадаарай.
Живогийн хамгийн жаахан, хамгийн хөөрхөн тамирчдын хүч чадлыг сарин оролцуулдаг хүн бүрийн хайрыг татсан нэвтрүүлэг болох 25 дугаар сувглизийн манцуутай тамирчин нэвтрүүлэг хөөрхөн бяцхан хүүхдүүдэд уран залж байна. Бяцхан хөөрхөн дүүнер маань тэмцээн уралд амдарлаж ялж ялагдаж яваага хараахан мэдгүйж гэлээ. Тэв дэлхийг нэрэн гаргасан тамирчид Дийнж хот айдал барилдах хөгчүүд үзэгслэнгоо монголжингоо охид үйлэн дуран үгэнцэн олон алдартай маань эндээс л мэндэлж Олимпийн тэнгэрт их орныхоо төрийн дуулыг ившиглүүлж алтан саяын бод талбайгаа мандуулах авиргалын тамирчид маань эндээс л төрөн гардаг билээ. 7 хоног бүрийн бэмб ням гарагт алдрайхан бяцхан хүүхдүүдийг маань амьдралынхаа анхны тэмцээн уралдаанд хэрхэн оролцож байгааг заавал сонгон үзээрэй. Эрхэм үзэгчдээ. Эрүүл амьдралын энгийн арга бол эрүүл хүнс, зөв хоолой, идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл таатай нийгэм орчин. Жинсний хүч Мамо